Эрсдлийн магнат. Түүнийг ихэнх нь алтны магнат гэж хэлэх байх. Эртдээхэн үед Монгол газрын Мянган баяр гэж хүний эзэмшиж байсан цололт. Одоо үед Өмнөд Африкт Арабын шаахуудтай хамт алтны уурхай ажиллаж буутахаар нь тордойн гам болдог энэ алдрыг оноож болох юм. Гэхдээ алтнаас илүү цуглуулга түүний бий. Тэр бол эрсдэл. Түүнийг эрсдэл туулагч гэж нэрлэхийг та олонтоо сонссон байх. Нэг л өглөө тэр Монголын хамгийн их өртөө хүн болсоор эсвэл нэг орой тэр шоронгийн өрөөнд унтаад нөгөө өглөө нь төрийн ордонд сэрж чадна. Тэр эрсдлээр тоглохдоо дан том модыг амлаж авна. Бизнест ч улс төрд ч эрсдэл хийхээс үл айн. Уг нь аль ч салбар нь айж явсан хүн амьд үлддэг талбар. Тордойн гам бол улс төрд унах бүртээ хаясан мэт босч ирдэг өнхийтэй бүх. Гэхдээ тэр олон ч нам эвслийн хаалга үүдийг онголцуулж, хормой хотыг нь сэвэлзүүлж, барилдах гэж дэвээл яваагаас биш. Яг барилдчихсан юм байхгүй. Түүнийг дандаа том модоор тоглодог гэлцгэн бий. Гарт нь яаж яваад том моднууд цуглардаг нь харин нууц. Тиймдээж түүнийг нууц хөзрийн ноён хэмээн тодорхойлж болно. Ер нь бизнес хийж байгаа хүн чинь ер нь эрсдэл шүү дээ, тий. Зүгээр минийх бол бас жоохон илүү эрсдэл хийдэг талтай байж магадгүй. Гамбит нэвтрүүлгийг Live Stream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by People. Эхний юугаа задлаа Эхлэл манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл брэнд ажиллаж байгаа. Тэгээд ивент тэтгэгчийн нэрмж тогтой алтны амт сэдв хэвлээ ярилцах нэ. Алтны бизнес руу ер нь ямар одоо замналаар орсон юм бэ? Алт гэдэг бол зүгээр эрдэс баялаг гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Тухайн үед бол энэ чан Алтан дорд Монгол гэдэг компани чан Оросын холбооны улсын иргэн байгуулсан байсан. 1997 онд би 2008 оноос хойш тэр хүнтэй ярилцж хилцэж аваад 2011 онд энэ компанийн 100% хувьцааг нь худалдаж авсан. Мэдээж хэрэг нөгөө үүссэн нөхцөл байдал жоохон эвгүй байсан. Нэг талдаа бас энэ хүн дээр асар их татврын өрт овоолцсон. Та нар санаж байгаа бол Фортуна Батбаяр гэж улсын их хурлын гишүүн чинь санаачилж гинтийн ашигын 68% татвар гэж гаргаж ирдэг байсан. Тэгснээрээ их том сөрөг үр дагавар үүсгэсэн. Монгол улс гинтийн ашигын 68% татвар гарах хүртэл жилдээ Монгол банкнд дотоодын алт олборлагч нар 20 орчим тонн алт тушаадаг гэсэн. Тэгээд гинтийн ашигын 68% татвар гарснаас хойш шууд энэ 3 тонн болтлоо унссан. 20 тонноос. Эний чинь дагалдаал их олон сөрөг дагаврууд гарч байгаа. Мэдээж хэрэг нөгөө гинтийн ашигын 68% татвар алтан дээр төлсөн нэг компани багхгүй шүү дээ. Өөрөө альва нэг ийм татвар хүчирхийллийн хэлбэрчин дэлхийн аль ч улс орны эдийн засгийн түүхэнд сөрөг үр дагавар авчирдаг дандаа 70 эдийн засаг. Алтны хамгийн их тухайн үед одоо өсөлттэй явж явах цаг үеийг бид нэр ашиглаж чадаагүй, бүгдийн 70 хэлбэрт орсон. Монгол банк валютын нөөцөө цуглуулж чадхаа болсон. Яг тэр үед 11 онд алтан дорнотыг авсан. Тэгээд яг гинтийн ашигын асар их өр овоолцсон, хөөсрүүлсэн. Тэгээд нөгөө тэр Орос хүн ч гэсэн өөрхий бас Монголын улс төрчдөө бас хил амаа олж чадаагүй. Тухайн үед эрх мэдэлтнүүдтэй сөргөлцсөн. Тэгээд яг болчих واخ гэж бодоод дайраад орсон. Тэгэл асар их хэмжээний татврын өр төлсөн, бүгдийн төрж барагдуулсан. Маш их хэмжээний алтыг бас Монгол банкнд тушаадаг болсон. Асар их хэмжээний ажлын байр бий болгосон, татвар бий болгосон. Эдийн засаг дандаа эерэг юмнууд хийсэн. Мэдээж бизнес хийж байгаа хүн чинь тэр Алтан дорд гэдэг Монголын компаниг худалдаж авах ард эдийн засгийн тооцоо хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг ашиг харагдаж байгаа тийм ээ. Тэнгүүд тэрний наан маш том эрсдэл бас бодит эрсдэл байгаа шүү дээ. Тэр эрсдлийг давж тэнд хүрэхийн тулд одоо яг тэрийг эхлэх гол хөшүүргэн танд яг юу байсан юм? Яг мэдээч хэрэг зүгээр л зориг байсан юм уу? Эсвэл ард чинь одоо ах чинь зүгээр одоо хийгээд ах нь хамгаалъя, дэмжиж гэдэг тийм дэмжлэг байсан юм уу? Амар тийм улс төрийн аль нэг одоо фракц гэдэг юм уу, бүлэглэд юм уу хамрагддгүй шүү дээ би. Харьяалагддгүй. Нөгөө талдаа бас нэг өөрөө өөртөө ихтэй
эргэлтээ бас нэг зан характер байгаа шүү дээ. Үнд чинь. Одоо яагаад чинь би одоо энэ улс төрж өссөн хүн тийм ээ иргэн. Одоо ялангуяа би Улаанбаатар төрж өссөн. Энэ Улаанбаатар гэдэг чинь миний дошон, миний зах зээл. Бас өнөөдрийнх шиг одоо ингээд өөр газруудаас ирээд эзлээд улс төртөө төрийн ордонтой эзэлсэн ийм нөхцөл байдал арай хараахан тэр үед би тэгнэ гэж бодоогүй шүү дээ. Би энэ улстай хайртай, би энэ зах зээл дээр 1987 онд л би Динжээ мянган зах дээр жинс зараал явж байсан шүү дээ. Би үргэлжлээд энэ зах зээл дээр энэ нийгэмд дандаа татврын төлж сайн сайхныг бүтээж л ингэж л явсан шүү дээ. Тэрнээс надаа төрийн нийтийн төсвийн хөрөнгөөр туйлж исэн давуу эрх эдэлж исэн түүх байхгүй шүү дээ. Тэр алтан дорнотыг хөдлөж авахаас өмнө Тордын гамболд гэж бизнесмений тухай монголчууд мэддэггүй байсан. Ямар баян хаанаас одоо гинти мөнгөтэй хүн гарч ирээд компаниг хөдөлж авчваа гэж бодож ирсэн. Тэгэхээр тэр их юм тухайн үед бол 18 сая доллар гэдэг бол маш их мөнгө. Тэр хэмжээний орлогыг та өөрийн яг одоо сайн хэлж байгаа бизнесээрээ бий болгоцсон байсан гэсэн үг. Тэгээд одоо Монголын өнөөдрийн миний цаг үеийн бизнесмэнүүдийн замнал ерөнхийдөө бүгд л нэгнээ мэдэн дээ. Нөгөө бол 90 онд ганцхан 8-аар л эхэлцгээсэн. Тэрнээс өмнө бүгд л Динжээ мянган зах дээр л байцгааж исэн шүү дээ. Тэгэл хил нэгддэг вэ, хил нэгдсэн, хил нэгдэхэд хамгийн түрүүнд явж исэн хүмүүсийн л нэг байсан. Дараа нь жоохон бөөний худалдаа орж ирсэн. Тэгэл энэ ч одоо угаалгын машин, телевизэр гээл бүхэл юмыг зардаг, үрдэг л болсон шүү дээ. Ноос ноолоор. Тэгэл дараа нь нэг хэсэг би нэг 6-7 жил 2000 оны ихээр бол Оросд тариа будааны бизнес эрхэлжсэн. Оросын бас нэг тариа будааны сангийн аж ахуй том үйлдвэрийн 50% хувьцааг нь бас нөгөө л манайхтай адилхан цэнхэр ягаан тасалбар гэдэг шиг нэг ийм юмор бий болсон. Тэрийг бас аваад эхэлжсэн. Монголд 6 жил шахам одоо Улаанбуудаг дан ганцаараа нийлүүлжсэн шүү дээ. Тэгээ 6 онд чинь би бас нэг анх яагаад ч одоо яг мэргэжлийн биш байж тэгэл нэг ямар ч байсан нэг байгуулчих гэж бодвол нэг юм нэг зочд буудлан анх байгуулж исэн корпорат гэл. Тухай одоо бас харддаг хүмүүс бол тэр төмөрлөгийн үйлдвэрт тэр гам бөмбөлөг гэдгээс л ер нь бол нэлээд мөнгө гэж. Хөрөнгөний одоо их усүрээ тавьсан гэж. Тэр нэг шалтай юм байхгүй тий. Тэр угаасаа хийх нь хийсэн. Үйлдвэрлэл Эрдэнэтэд нийлүүлдэг тийм л ёстой. Тэр гам бөмбөлөгний бэлтгэц гэдэг нэг цуврал тэр чинь үйлдвэр бэлдээл Эрдэнэтэд өгдөг тийм л процесстэй. Тэр процессороо л явж байсан. Тий, одоо ч нийлүүлж л байгаа. Тэндээс нэг айхтар мөнгө зөнгө олно гэж байгаа. Зүгээр үйлдвэр өөрөө санхүүгийн чадвах их муу хахад би өөрөө хувьяасаа асар их мөнгө оруулдаг гэсэн. Тухайн үйлдвэрлөө. Тэр харин айгүй сони. Тэгэл яг хаа тэр нөхцөл байдал дээр чи намайг одоо тухайн үеийн хувийн тэр бизнестэй холбоол намайг чинь зөндөө шалгаж нэлээд мөрдөж зөндөө л ясан штэ. Тэр тухайн үед бол одоо над ямар эрх мэдэл байсан биш. Эрх мэдэлд байсан нам мамд би одоо ямар нэгэн байдлаар том байр суурин дээр байсан биш. Намайг л одоо тултлан шалгах штэ. Ямар ч арга үрээ хаалгагүй хамгийн дээд зэрэгээр шалгуулсан. Шалгуулахдаа зүгээр ч шалгуулаагүй. Өстой орох өстой бүх мөрдөнгүүд нь орж сууж байгаа шалгуулж ирсэн. Одоо тэгэхээр та яг бизнес яг ямар салбарт яаж өргөжж явж байна? Өмнөд Африкт алтны уурхай арабуудтай нийлж эзэмшиж байгаа гэдэг мэдээлэл байгаад байгаа. Энэ үнэн үү? Африкт нэг хэсэг уул уурхай яг чиглэлээр энэ алтны чиглэлээр жоохон судалж оролдлого хийсэн. Африкийн гол түүхийд яг алтан дээр үл эн чинь нөгөө нэг экспортлдог газар нь араб гэдэг. Нэгдсэн Эмират руу энэ экспорт нь гол хийгддэг. Тэр утгаараа тэнд бас жоохон энэ чинь бас нэг хөгжүүлэлт нэг шин зам гаргах чий гэж бас нэг 3 жил шахаа тэрнгүүр их явлаа. Одоо таны ер нь бол хөрөнгийн одоо нийт үнэлгээ гэдэг юм уу? Та ер нь яг ямар хэмжээний хөрөнгөтэй хүн юм бэ? Сүртэй юм байхгүй. Зүгээр төлсөн татвараараа ярих юм бол нэлээд татвар төлсөн. Яг татварынхаа хэмжээгээр тийм хэмжээний хөрөнгө суглуулсан гэвэл за тэгсэн бизнесмэнүүд ер нь 90% нь байхгүй дээ Монголд тийм бизнесмэнүүд. Харагдах байдал нь бас нэг дуулантай, шуугантай хүн харахад сүртэй харагддаг л багт. Гэтэ нэг хайхтар тийм хөрөнгө суглуулад байгаа юм байхгүй шин ч.
сул хадгалах мөнгө гардаг шүү дээ. Ер нь бизнес хийж байгаа хүмүүст. Энэ чинь айл болохоор эргэлдүүлэх сонирхолтой шүү дээ. Тэнгүүрч мөнгө хийж байгаа юм чи. Мөнгө хүнийг эвддэг гэдэг шүү дээ. Яг эвддэг юм уу? Яг эвдэрхийг нь ил гаргадаг юм уу? Тийм мөнгө л хүнийг эвддэггүй бах уу. Мөнгө гэдэг чинь өөрөө тийм ижидтэй. Яг хүний мөн чанарыг л гаргадаг бах. Хинбэ гэдгийг чинь л ил гаргаж өгдөг бах. Тэрнээс биш мөнгө л эвдэнэ гэж байхгүй шүү дээ. Хүн ямар байснараа л байгаа. За дараа нь миний сэдв. За энэ дугтуунх сэдв маань хонгол гэдэг нэртэй сэдв байна. За ямар хонголын тухай ярьж байгааг та шууд мэдж байгаа бах тий. Тэгэхээр тэр хонголоор одоо өсдөж чирүүлсэн цор ганц хүн бол та биш. Зөндөө олон хүмүүс тэр хонголоор чирүүлсэн. Та юугаараа өөр вэ гэхээр төрүүлж дуурснараа л өөр байх магадгүй. Таны үед чирүүлжсэн тэр хонгол өнөөдөр байна уу? Байгаа бол юугаараа ялгаатай? Тийм мэдээч хэрэг энэ бол байсан. Хууль хүчний байгууллагыг өөрийнхөө хувийн ашиг сонирхлоор ашиглаж ирсэн шүү дээ тэр үед. Зөвхөн яг одоо бол төр бизнест маш их өндөрөөр оролцдог болсон болохоор төр өөрөө бизнесээсээ том болцсон. Хамгийн том бизнес нь төр өөрөө болцсон. Тийм болохоор төрийн эрх мэдэлтнүүд нөгөө бизнесмэнүүдийг дээрэмдэх нэг сонирн биш болцсон тэр жижигхэн болцсон бизнесмэнүүд ч. Төрийн албан хаагч, төрийн эрх мэдэлт байгаа улсууд ч тэр насаараа бизнес хийсэн хүмүүсээсээ баян болцсон байхгүй. Тэгээ төр гэдэг чинь өөрөө асар их мөнгөтэй бизнес болчиход байгаа. Тийм болохоор бизнесмэнүүдийг хонголдох, дээрэмдэх шаардлагагүй болцсон. Тэднэр чи их жижигхэн болцсон. Магадгүй улс төрчид нэгнээ өрсөлдөгчөө намнах зорилгоор хонгол эзэмшиж байгаа дүрэн солигдсон болохоос ч тэр хонгол бол байгаа гэдэгтээ та санд нийлэх өнөөдөр. Яг тодорхой хэмжээнд байгаа штэ. Тодорхой хэмжээнд заавал байж л таараа. Энэний чинь баталгаа нь өөрөө манай улс яагаад ийм буруу явж чинь, яагаад ийм өндөр авилгалтай байна. Тэрнгүүр бид нар чинь бол дэлхий дээр толгой зөгч байгаа штэ. Бид нар ч яг Африк орнуудтай мөр зэрэгцээд байж байгаа штэ. 114 дэх байранд байгаа бид нар. Нөгөө бужигнаал одоо сайднараа цодоол дайн дажин одоо мундаг том жигсаал болоод Непал, Индонез эдэргээл одоо сая нэг хэсэг болдоос Шри Ланка гээл одоо Мексик энэ тентгүүл боллоо. Тэгэхэд Непал ч өөрөө 107 дугаар байранд байдаг шүү дээ. Биднээс биш харьцангуй гайгүй. Тэгэхээр бид нар бүр ийм долоон ийм мош муу үзүүлэлтэн дээр байгаа шүү дээ. Авилгалаараа. Авилгал гэдэг чинь төрийн эрх мэдэлээр аюул том эрх мэдэлээр байгаа хулгайг л хэлж байгаа. Тэгэхээр та бүхний ярьж исэн, орж гарч исэн тэр хонгол одоо бол байгааг хараад байгаа байхгүй юу? Таны үед бол нөгөө бизнесийг дээрэмдэх тийм шунлаар ашигладаг байсан ба штэ. Өнөөдөр бол улс төрчид өрсөлдөгчөө намнах эрх мэдлийн тэр зодоондоо тэр хонголыг хэрэглээд байгаа юм болов уу? Нөгөө хэрэгтэй цаг үедээ хэрэг болдог гэж. Сая одоо энэ их хурлын дарга ерөнхий сайд эднэрийн хоорондын тэмцэл дунд тийм ээ. Бараг тэр хууль зүйн сайд ч хэлж илүү те. Альва хэрэг хэрэгтэй үедээ хэрэг болдог. Хэрэг нь болоогүй үедээ тэрийг хэрэг бишээр байлгаж идэг. Одоо энэ нэг том жишээ сая одоо хамгийн сүүлийн жишээнүүд дээр харагдаж штеп том ирэх барьж байгаа нам дотор одоо хүчнүүд чинь хоорондоо эрх мэдлийн тулалдаан боллоо ш тийм ээ дайн боллоо ш эрх мэдлийн төлөө. Тэр тулааны хамгийн том зэвсэг нь нөгөө хонгол шүү дээ. Нөгөө эрх мэдэл гэдэг чинь би түрүүн танд хэлсэн. Нөгөө асар их том бизнес болчиход ш төр гэдэг чинь өөрөө. За тэгэхээр дараагийн шууд үргэлжлэл миний сэдвээ явж байгаа. Таны бизнестэй холбоотой за мөн таны нөгөө шалгагдж ирсэн хэрэгүүдтэй холбоотой маш олон гомдлууд байдаг л да. Тэгэхээр хамгийн нэгдүгээр гомдлол Сергей Паушек гэдэг хүний гомдол байгаад байдаг. Энэ хүн Алтан дорнод Монголыг гам болд гэж хүн Монгол улсын засгийн газартай нийлж ягаад надаас дээрэмдэж авсан гэдэг. Нэг 8 хэсэг хүн чинь дараа нь гомдсон байна шүү дээ. Гомдлог байх юм байна тэр чинь. Бид хоёр нөө 8 хийсэн юм нь надад зарсан компани надад бүртгэгдээгүй өөр энэ тэндээс өрнүүд гараад ирнэ шүү дээ. Тэгээд зарцуулсан байгаа мөнгө төгрөг нь бас зориултын бусаар зарцуулагдаад өөр тийшээ шилжиж мэлчицсэн эднэр. Иймэрхүү хоорондын шинээр үс нөхцөл байдал дээрээс маргахаар тэр хүмүүс маань өөрхий тухайн үедээ жоохон хүчтэй талд ороод хуулийн эрх мэдэлтэй байсан талд нь ороод миний эсрэг тиймэрхүү юм ярьсан. Одоо янз бүрийн тийм юм байхгүй бахаа өөрхий сүлд надтай бас ярьж л байсан. Тэр чинь бас хүний нутагт бизнес хийх гэл хүний царайг харж шарыг харж харвж яваа юмтай шүү дээ. За Монгол улсын засгийн газар надтай нийлнэ гэж юу хавтээ би ямар Тэгэхдээ үндслүүд нь болохоор тэр нэг жилийн өмнө их сонир байгаад байна л да. Өөрөөр хэлбэл за яг одоо
түрүүний та хэллээ нөхцөл байдал өөрчлөгдөөд нэлээд дарамтшилтууд татварын одоо нөхцөл байдлууд нэлээд өөрчлөгдөөд ингээд компани дээр нь бол ялцгүй хүндрэл үүссэн. Тэгээд тэр хүн дээр баахан хэрэгүүд үүссэн. Ингээд шахаанд оруулж ягаад компаниг худалдаж аваад Гамболд гэж хүн Алтан дорнод Монголыг худалдаж авсны дараа тэр хүн дээр явж исэн бүх хэрэгүүд хаагдсан байдаг. Тухайн үеийн хууль зүйн сайд нямд орж байгаа эднэр л одоо хамгийн их манертай үзэж исэн шүү дээ. Яг айл нутгаас гарал үүсэлтэй байлээ. Хинтээ илүү их ойрхон байж болох уу? Яаж нямд орж байгаа надтай ойрхон миний хүн байх вэ? Юу гэж нямд орж байгаа миний талд үйлчилж Тэдний нутгийн жишээ аим шүү дээ хоорондоо. тийм би дээрээс нь увс биш дээ яагаад. Тэгэхээр тэр нам гэдэг юм чинь тийм мундаг нөлөөтэй том тэр нэг том улс төрчийн фракц гэсэн над тийм харьяал байхгүй. Тэгэхээр та нар өөрсдөө логикоор бодоод үз. За хоёрдугаар гомдол нь мөн л Алтан дорнод Монголтой холбоотой. 650 сая доллараар үнэлэгдэх хувьцааг минь Гамболд гэж үнэлэлээ урьдч авлаа гэх бас л 650 сая доллар шахаа 650 сая төгрөг үлгэж 650 сая доллар гэдэг чинь 2500 бүр хамаагүй юм болчих шүү дээ. Тэр гомдол юу ямар учиртай юм бэ? Бас тэр шийдэгдсэн үү? Битгүй тэр тэгээ маргаан царгаан явжлаа бах тэр жижиг сажиг юмнууд компани хоорондын ойлголцлууд байдаг шүү дээ. Манад нэг ажиллаж исэн нөхөр л нэг тийм юм ярьж явсан гэсэн. Энэ компани 100% цаг нь биелээсэн биш гэсэн анханаас. За та хоёрын гомдлог гэдэг сэдв явж байгаа шүү дээ тий. Нэг асуулт ам дээр гарч ирээ цаасан залгиж чаддаггүй. Эний чи хагас өмнө асууч. Эхнэрийн гомдол тайлагдсан үү нэрээ? Тайлагдсан бах уу? Таны чинь фэйсбүүкээр олон нийтийн сүлжээгээр хүүхдүүдтэйгээ уулздаггүй их муу аав гэм шүүнж уншижээсэ тэр үний юм хүүхдүүдтэйгээ хамгийн сүлд хэзээ уулзсан байгаа. Би одоо төрсэн цагаас нь хойш хамт байгаа шүү дээ. Одоо ч гэсэн хамт байгаа. Манайхан ч одоо хүний амьдралыг тааж мэдхгүй юм аа их тийм мэдэмхийрж ярих туртаа хүмүүс их байдаг шүү дээ. Танихгүй юм байж мэдэмхийрэл хүний амьдрал ах уу бизнес хамаг юмыг л шүүгээл тунгаагаал дүгнээл ингээд идэг хүмүүс ч байдаг. Санаатай тийм бодлогоч байдаг, санамсаргүй тийм бодлогоч байдаг баг. Тэгэхээр энэ бүх үйл явц ямар нэгэн одоо таны хэлдгээр санаатай хатгаас байсан бүлэглэлийн одоо захиалга байсан гэж та ярьжсэн шүү дээ. Энэ юу нь яг тийм юм байсан уу? Мэдхгүй одоо тэрийг нэг ярих сонирхол алга. Тэр одоо тэгэл болох юм болдгоор бол болох ёстой байсан байлгүй. Тэгэл болсон юмыг одоо болсноор нь хүлээж авахаас өөр яах вэ? Монголд яг захиалгыг бүр тийм хэмжээнд хийдэг те нарийн төлөвлөлтөг тийм авторитет байгаа гэж үзэж байгаа. Мэдхгүй байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. За хаач. За сэдвээ. За би сэдвээ нэ. За миний энэ сэдв ад үзэгдэх зориг гэдэг сэдв. Анх Гамболд гэдэг хүнийг харж явах тэр үед бол тийм ирэлсэн донгор шиг залуу харагддаг байсан. Одоо бол мохсон утга шиг тийм хүн санагдчихээн. Энэ одоо улс төрд ингээд комбек хийх дүр бүрдүүлчихэд байж гинүү эсвэл насны намар юм болгочиод байдаг юм уу? Яг байгаагаар л байна уу? Эсвэл үгүй зориггүй болцсон уу та ер нь? Хүнд ч гомдгой байчиж ерөөсөө хүн ч одоо нэг тийм бүр ингээд ингэж тлээ гой хор гардаг юм байна уу? Миний тэр анх нэг харсан дүрээс өөр дүр болохоор л гайхаад асууж байгаа байхгүй. Мэдээж хүний залуу нас гэдэг чи ялгаатай л байгаа бах тий. Одоо ч одоо гарцаа авахгүй одоо 55 хүрээ явчих шүү дээ. Насны ялгаа бол байгаа. Мэдээж хэрэг. Ямар ч хүнд. Нөгөө талдаа нэг одоо үндсэн үзэл бодлоосоо ухарсан урвсан юм байхгүй. Тэгэхээр яг би энэ бүх зүйлийг нийгмийг жоохон ухаараасаа тунгааж бодосоо гэдэг үүднээс хэлж ярьдаг болохоос биш. Зорилго нь бол энэ нэг ямар нэгэн албан тушаал, ямар нэгэн сонголтод очих гэж байгаа огт биш. Би сонгуул Монголд амьдралдаа ганц удаа орж үзсэн. 20 онд. Гэхдээ хамгийн хэцүү бие даагч 16 онд дэвшиг билүү? 16 онд би дэвшиж байгаагүй. Би 20 онд ганц удаа бие даагчаар орж ирсэн. Намаа эрх баригч намаас нэр дэвших үү гэдэг санал байсан. Яг би тухайн үеийн мань намд байж байгаад гарч ирсэн. За наадхны чинь тухай яри. Тэнд эрх барьж байгаа нам дотор та байсан шүү дээ. Тэнгүүд тэнд яг тэр намын тогтолцоо тэр намын систем чинь бол нам ялахын тулд бүх одоо нам зүтгэж байгаа залуучууд тодорхой хэмжээний эрх мэдэлд хүрнэ гэдэг нэг тийм бооцоо тавиад цаг хугацаагаа зарцуулаад явж байгаа шүү дээ. Тэнгүүд та тэндээс ингээд гарчиж байгаа шүү дээ.
эргээд харахад дэмийч гарчуудаа гэд алдсан тийм харамсах зүйл байдгүй. Намдаа байж исэн болвол бас нэг өөр гам болдог юм шүү дээ. Тэгэлгүй яг би тэр намдаа байсан бол өөр гам болдог. Шатар сайд ч юм уу. Магадгүй. Одоо миний үеийнхэн ч бол бүгд л одоо яг л мөр зэрэгцээл хамт явж исэн найз нар ч одоо энэ зандын шатар байна. Энэ сангийн сайж авахлан байна гэх юм уу те. Жинх хоёр ч гэх юм. Бүгд л бидний багын найз нар шүү дээ. Эдгээр бүгд л одоо яг ийм төвшөнд ирсэн л явж байна. Яг л тэр үед л би хамт л байсан. Би тэрэндээс гараад өөрийнхөө замналаар яваад одоо яана би тийм албан тушаалд байсан бол би огт хэзээч тэгж 1 секунд ч харамсч үзээгүй. Энэ хүсэж мөрөөдөж байгаа хөгжиж хурж болох ийм боломжуудыг алдж байгаа гэдэгт л би их харамсдаг. Заавчлаарай 20 онд нэр дэвшиж байгаа штэ. Би дагаад гэхдээ өөрөө ганцаараа дэвшээгүй. Баахан бие даагчдыг 45 байлуу хэдэн 46 бие даагчд бид нар 46 бие даагчдын баг бүрдүүлээд улс төрийн нэг гамбит нүүдэл хийгээд л орсон байгаа штэ. Тэр олон бие даагчид сонгогдно гэж та итгэсэн юм. 2020 онд бие даах буюу хамгийн одоо эрсдэлтэй хамгийн бүтлгүй магадлал айгүй муутай өнцгөөс нэлээд хүчтэй бид нар орж исэн. Тэгээ тухайн үед бид нар бас энийг булхаа болсон гэж үздэг. Тэгээд бид нар ялагдсан бие даагч нар. Яг ялагдсан хүн болгол булхаа гэдэг шалтгаанд үздэг л дээ тий. Ялагдсан тал болгон л тэгж ярьдаг. Тэгэл яг хоо тэг одоо тэрийг дуурайсан юм уу мэдэхгүй. Тэрнээс үлгэрсэн юм уу мэдэхгүй. Ямар ч байсан 24 оны сонгуулиар ардын намын тухайн үеийн удирдлагууд нь тэр оюун эрдэнэ амар баясгалан эднэр баахан тийм салбарын тэргүүний гэсэн эрдэмтдээ номтой баахан залуучуудыг чигсалтаар оруулж ирээ үсттэй. Ардын нам. Тэр чи уг нь бид нар 20 онд л тань санал тавиагүй үед жагсаалтанд орох ч байдаг юм уу? Жагсаалт мэгсаалтанд гэж санал тавьж байгаа зүгээр ардын нам арч самайлаад нэр дэвших хүү гэдэг санал асууж ирсэн. За 24 оны сонгуульд 24 оны сонгуульд би дэвшихгүй гэдгийг хэлчихсэн. Нам гэд яриад шүү дээ. Яг хин таньсан саналыг тавьчихсан. Тэгвэл намын дарга нь л тавьж шүү дээ. Оюун эрдэнэ ч тавьчихсан, лугаан төмөрч тавьчихсан. Аль алинтай л гайгүй сайн минь тустай харилцаатай байдаг. Тэгээ яагаад та татгалцсан юм? Гол нь нэг альбан тушаалд очиж сонгогдох гэж л ингэж исэн биш тэгэл ингээд нэг хүмүүсийн нэг үгүй гэдгийг би нотолж үзүүлж шүү дээ. Тэгээд байна уу? Эсвэл өөр бизнесийн хувийн тийм эрх хишгийн юм. Одоо би үгүй гэдгээ нэгдүгürt нотолж үзүүлж байгаа. Би тэгэх гэж энэ бүх юмыг ярьж өглөөд ингээд эсэргүүцээд шүүмжлээд өөрөө нэг сонгогдож эрх мэдэлд очихгүй тэгээгүй маа гэдгийг л би одоо нотолж үзүүлсэн гэж бодож байгаа шүү дээ. Үндэсний технологийн компани болох Эхлэл групп нь салбар бүртээ манлайлан Монгол улс болон Монголын залуу улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр төрөхий зорин өдөр бүр хөгжин дэвших үндэс суурийг бүтээн ажиллаж байна. Эрхэм харилцагч, хамтрагч танд гүн талархал илэрхийлье. Technology leads the future. Powered by people. Эхлэл групп. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зөвлөлтийг үзүүлж байна. Та хаанч хизээж хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэв. Устдыг нь бид гүйцэтгэе. Live stream. Be live. Та өнөөдөр засгийн газар дүн тавиач. Ямар хөө ажиллаж байна? Энд одоо өнөөдрийн засгийн газрыг сайн гэж хинч хэлэхгүй л байна. Бидний нэг том надад харагддаг дутагдал бол нөгөө залгамж халаа гэдэг юм байдгүй. Засгийн газар гарч ирэхээр дахиад бүх юм шинээр завчаал эхэлдэг. Өмнөх баахан хийцэн юмуд нь хаягддаг. Дээрэс нь аль ч засгийн газар мэдсэрвэж асар амар үрлэгэн бодлого явуулдаг. Адаглаад хамгийн наад зах нь шин сайд очихороо өөрөө тавилгаа шинжилээд эхэлдэг. Төр зүрийн зочд буудалд очиж байгаа шүү дээ уг нь бол. Тэр хүний сууж исэн сандал, сууж исэн диван яваа тэр нийтийн төсвийн хөрөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон юм шүү дээ. Тэрийг хэдэлж хэрэглээл дараагийнхаа хүнд яг тэр сандал чирээгээ өгөөл салж унтал нь хэрэглэх л ёстой. Наад зах нь оновчгүй юмнууд асар их мөнгө өндрүүнээр хийдэг.
уул цоолж түнэл хийн, агаар дээгүр дүүжин тээвэр хийн. Эсвэл огт тэрийг ойлгодгүй усан тэнэг гэж бодогдмоор эсвэл энийг мэдсэрвэж мөнгө угааж яана да гэж хардагдахаар ийм л хоёр зам байгаа шүү дээ энд чинь. Энэ намрын улс төрийн Монгол Ардын аймаг дотоод тагарал тэмцэл байна шүү дээ. Одоо яг чимээгүй болцсон байгаа боловч үргэлжилж магадгүй. Энэ тэмцлийг та яг яаж харж ирсэн? Бүр том утгаараа бол надад бол энэ бидний 800 жилийн түүхэл харагдсан. Нөгөө амар баясгалан хаан, оюун эрдэнэ хаан, Зандан шатрах хаан, Хөрөлсөх хаан одоо энэ хаадуудын л одоо эрх мэдлийн төлөөх нөгөө бидний яг том утгаараа харах юм бол ийм 800 жилийн түүхэл харагдаж байгаа. Нөгөө талдаа мэдээж хэрэг тэр том амттай, асар их мөнгөтэй, асар их эрх мэдэлтэй том одоо эрх мэдлийн төлөөл тэмцэлдэж шүү дээ. Тэрнээс биш одоо яг тайлбарлаж байгаа нь бол гинэн нөгөө хонь арт түмэндөө та тайлбарлах юм бол эрх мэдэлтний өнцгөөс. Тэгэх юм бол эн чинь бол би арт түмэндээ илүү хайртай гэж зодтолдод байгаа зү. Үгүй би арт түмэндээ илүү хайртай гэж. Бодлаа шүү дээ тийм биз дээ. Тийм биш шүү дээ. Тэгэхээр та бол аливаа ямиг том зургаар нь өшгөний ардах өрнөж байгаа үйл явдлаар нь харж байгаа байх гэж бодож. Тэгэхээр энэ дэр магадгүй нөгөө баялагын зодоо хэн эзэн байх вэ гэдэг зодоо явсан гэдэг ийм бас юм уу яваад байгаа. Энэ талаас нь та ер нь юу гэж харж байна? Тийш тэн чин тэр их мөнгө, тэр их баялаг түүхийд энэ бүх юмыг одоо хяналтандаа байлгаж байгаа чинь төр болцсон тийм ээ. Төр чи өөрөө асар их бизнес хийдэг болцсон. Тэгэхээр тэр бизнесийн мөнгөний урсгал эрх мэдлийн чинь төлөөл явж байгаа зодоо шүү дээ. Тэгэхээр бид нэр ийм уул уурхаан тодорхой хэмжээний баялагтай тэгээ ийм их авилгалтай, ийм их эмх замбраагүй бодлоготой улс бол эрсдэлнүүдийн Африк орнуудын жишг рүү орох айгүй их эрсдэлтэй. Дараагийн энэ өргөжлүүлээ гэж одоо энэ сэдвээ бэлдсэн байсан. Баялагын хараалал гэдэг сэдв. Тэгээ өргөжлүүл явчих. Уул уурхай дээр түшгэлсэн эдийн засагтайгаар хэр одоо энэ цаашаа замналыг нь ер нь та яаж харж байна? Тэгээ энэ хөгжилтөө уул уурхаагаар хөгжсөн улс орнуудын жишээг харах юм бол уул уурхаагаас олж байгаа орлогыг хөрөнгө оруулалтын үндэс гэж ашигладаг. Зөв ашиглах. Уул уурхаан орлогоо. Жишээ нь одоо манайх уул уурхаагаас олж байгаа орлогоо хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар гэдэг юм уу. Одоо тэр IT технологийн салбар, хиймэл оюун ухааны салбар ч гэдэг юм уу. Ийм салбарууд руугаа санхүүжүүлэх. Бид нар харамсалтай нь уул уурхаагаас олж байгаа орлогуудаа дандаа эргэж мөнгө олдгоо, хөгждөггүй, утгагүй салбарууд руу те. Нэг орон сууц барьдаг ч юм уу. Нэг ямарваа нэгэн эргэлтгүй, шаардлага айгүй багтай халамж тараадаг ч юм уу. Эсвэл нэг сумын төвүүд, аймагуд дээр нэг соёлын ордон ч юм уу, нэг тийм нэг хэрэгцээгүй шахуу нэг ийм юмнууд барьдаг. Ойлгоо гэрэн дээр таны байрсаар энэ ер нь хэр зөв Монголд ашигтай хийгдсэн гэрээ юм уу, ашиггүй хийгдсэн үү? Ашигтай хүртэх болоогүй байгаа юм эсвэл Би зөвхөн хардах эрхийнхаа өрөөнд л энэ бол ашиг сонирхол орсон гэрээ гэж үздэг. Өөрөөхөө харамсалтай нь бол бид нар ийм том мөнгөнд үнэтэй ийм том гэрээн дээр л эрдэнтээс доош доогуур нөхцөлтэй эрдэнтээс бага татвар авдаг. Дээрэс нь манай улс өөрөө төр засагчин олон улсын үнэлгээгээр авилгалцсан улс гэдэгтээ толгой цохиод явж байгаа улс шүү дээ. Тэгээд тийм улсын тухайн үеийн эрх мэдэлтнүүд чин шударгаар энэ гэрээг хийсэн гэдэгт би итгэдэггүй. Тэгэхээр манайхан бол ширээн доогуур тодорхой хэмжээний шан харамж аваад нөгөө талдаа найр тавьж өгсөн байх магадлал айгүй харагддаг. Тэр үл гадаадын хөрөнгө оруулагчийн буруу огт биш. тэр чинь ашигтай л гэрээ хийх бодно шүү дээ. Хоёр тал 8 хийж байгаа бол хоёулаа аль болохоор ашигын төлөө би ирмэлцэн. Тэр хүн өөрөө тахимаа өгөөд тэр бүх нөгөө үзэж байгаа бүх нь өөрөө тахимаа өгөөд өөрөө юм яагаад өөрөө өвдгөлж өгч яхад би өвдгөлүүлж аваад ашиг цолох бүх юм хүртгийн төлөө барилдаж байгаа хүн шүү дээ. Энд чинь хоёр тал тэгж 8 хийж байгаа шүү дээ. Энэ чи асар том муу жишээнүүд нь Африкийн зөндөө жишээнүүд байгаа шүү дээ. Уул уурхаан гэрээнүүд. Дандаа тухайн улсынх нь эрх мэдэлтнүүд нь дандаа ийм маягаар гэрээ хийсэн асар их алдагдaltaй.
Хөгжилтэй улс орнуудын жишээ яг ижил төстэй яг тэр компани чинь өөрөө Канада, Америк энэ хөгжилтэй улс орнууд дээр гэрээгээ хитаахын хийцэн л байгаа шүү дээ бас. Харилцан ашигтай, өндөр татвар төлөхөөр, өндөр ногдол ашиглахөөр төсөв зардлаа хэтрүүлэхгүйгээр хэтрүүлсэн тохиолдолд ийм торгуул хяналтайгаар гэдэг ийм нөхцөлтөөр хийцэн л байгаа шүү дээ. Тэр нь явж л байгаа шүү зүгээр. Хөгжилтэй улс орнуудын сайн засаглалтай авилгалгүй улс орны жишээн дээр муу засаглалтай авилгалтай улс орны жишээн дээр ийм л гэрээ үүсч гарч ирж шүү дээ. Тэгээ үр дүнд нь бид нар зөвхөн хүүний мөнгө гээд өнөөдөр өдөр бүрд 10 тэрбум төгрөг төлж ийн гэж тооцоол гаргачаал зарим их хурлын гишүүд орилоо л шүү дээ өөрхий. Зарим нь гаслал, зарим нь зөв өө гэдэл. Гojja ямар ч энгийн тоо мэдхгүй бизнес мэдхгүй ямар ч хүнд ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр зүгээр сууж байгаад 10 тэрбум төгрөгийн өрөнд ороод идэг. Уг нь баялгаа ашиглуулж идэг тийм ээ. Тэгэхээр энэ зах зээлийг мэддэг ойлгодог хүний хувьд энэ алдааг залруулах ямар боломж байдгийм болов байдгүй юм болов? Ер нь бол альч тохиролцоо гэрээ хамтын ажиллагаа гэдэг бол үргэлж харилцан ойлголцол дээр явдаг. Тэгэхээр энэ бол хизээж болдог асуудлууд ойлголцоод өөрчлөгдөөд харилцан ашигтай үргэлжлээд явж болно. Энэ бол зөвхөн ойлголцож тохиролцох асуудлууд. Энэ дээр тодорхой хэмжээний уур ухаан чадвар гаргаад ойлголцоод тэгээ үр ашигтай болгоод засаал алдаагаа засаал явах ёстой. Жишээлбэл оюутлогоо дээр сайжруулах боломжийг танаас асууя. Та нар санаж л байгаа. Оюутлогын гэрээ анх хийгдснийхэн дараахан манай олонний танил одоо нийтлэлч, улс төрч, одоо соён гэгээрүүлэгч нар, эдийн засагч нар олон хүмүүс энэ олон улсын гэрээг оролдох юм бол нэг центэрч болов хөдлөх юм бол бид нар дэлхийн хоригт орно. Бараг л олон улсын банк санхүүгийн харилцаа зогсно, SWIFT-үүд хаагдана эдгэргэл. Гэтэл сая сүүлд энэ чинь нөгөө оюун эрдэнэ засгийн газрын үед байх шүү нөө саяхан тийм ээ. Энэ чинь 2.4 тэрбум долларыг бүр нойлсон шүү дээ. Тэгтэл одоо энэ чинь сүүд болоод олон улсын харилцаа байхгүй болоод нөгөө хөрөнгө оруулагч компани маань гарч яваад бид нар дэлхийн хориг моригд орсон юм юу ч байхгүй л байгаа үстэй. Тэгэхээр эн чинь өөрөө аливаа бизнес гэдэг чинь ингээ ойлголцоод уян хатан ингэж явж болтгол байхгүй юу? Аль ч улс орн Монгол хүн шиг Монгол улсад хайртай байх ямар ч боломжгүй. Нэгдүгээр үнэн бол энэ. Монгол хүн Монгол улстай л хайртай. Тэрнээс Орос, Англи, Америк, Япон, Хятад хинч Монголд тэгж энэ Монгол улсыг хөгжүүлчихсэн Монгол маань яаж байгаа бол тэргээл зүүдэлж босч ирдэг тийм гадаад хүн гэж байхгүй. Гадаад улс орны тэргүүнч гэж байхгүй. Энэ бол нэгдүгээр үнэн. Хоёрдугаар үнэн бол өнөөдөр Монгол улс геополитикийн том тоглогч улс орн биш. Тэгэхээр Монгол улсыг яаж залхих вэ? Яаж сүрүүлэх вэ? Яаж хорлох вэ гэд Кремльд юм уу, цагаан ордонд юм уу, Европарламент дээр юм уу тэр одоо хятадын засгийн газар нууц төлөвөө боловсруулад байгаа юм нэг ч байхгүй. Бидний энэ хөгжихгүй байгаа, бидний энэ авилгал аваад байгааг тэндээс тусгай тагнуулын байгууллагууд нь гадаадын зааж өгөөл улсаасаа ингэж хулгайлаарай гэж сайд дарга нарт эрх мэдэлтнүүдэд зааж өгөөл Монгол улсыг хөгжүүлэхгүй хамгийн минь бариал байгаа юм байхгүй. Бид нэр хөгжихгүй дампуу ийм тэнэг байгаа нь бидний өөрсдийн л муугийнх. Сая 500 мянган квадрат километр газар нутгийнхаа нэг хүрэхгүй хувь дээр нь 60% хүн ам нь нягтарчаад эндээ метро барих тухай мухлаа сууж штт. Манай ардтан өөрөө тодорхой хэмжээний хөгжөөгүй байна. Харанхуй байна. Хов живэнд их итгэмтгий байна. Хүний дүр төрхөнд их итгэмтгий байна. Хийс бүрийн өмнөд их дуртай байна. Мунхаг байна. Гинэн байна. Залхуу байна. Тийм аливаа юмд дүн шинжилгээ хийх дурггүй байна. Тэгэхээр ийм нийгэм яг л ийм төлөөллөө ийм удирдахчдаа сонгож гаргаж ирж байгаа байхгүй юу? Ямар байх ёстой юм тэгээд дардсан мө таны хүсэлээр? Одоо харагдж байгаагаар бол яг өнөөдрийн байдлаас бол нэг хоёр төрлийн л төрийн их мэдлэлтнүүд биш. Нэг нь боловсралтай болгооч, нөгөөх нь боловсралгүй болгооч. Харамсалтай. Айгүй харамсалтай ийм цаг үед л амьдарч байна.
За энэ сэдэв маань баялагын хараал гэдэг сэдэв байгаа учраас асууч гэж бодож байна л да. Одоо өнгөрсөн хугацаанд бидний ер нь баялагаа яг ямар зарчимаар ашиглаж ирвэ. Жишээлбэл одоо бид нар нэг хэсэг бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж хэлээ. Доктортой байдлын гэрээ гэдгээр баялгаа өглөө тий. Тэгээс сүүлд одоо энэ оюутлогоо хувь эзэмших ёстой мэн гэж явуулаа гэдэг. Ингээд энэ олон хөлбөрүүд төрөний гинтэй ашигын 68% гэдэг. Маш л олон янзын хөлбраар баялгаа савар ашиг хүрт гэж үзлээ. Тэгээ сүүлийн нэг 15-аас 18 жилийн цаг хугацаанд Монгол улс нэг ойролцоогоор 100 орчим тэрбум долларын эрдэс баялаг экспортод гаргасан баг. За дээрэс нь энэ төр зэсэг гэдэг чинь ард иргэд аж ахуй нэгжүүдээс татвар гэж юм авч байгаа. За ингээд харах юм бол дээрэс нь гадаадын зээл тусламжууд гэж зөндөө юм авч байна. Энийг түрүүн хэлдэгтэй адилхан оновчтой зөв зүйл зарсан бол тэр Дубай гэдэг юм уу Сингапур гэдэг юм уу тийм хэмжээнд хүрхээр хэмжээний цаг хугацаа болон санхүүгийн боломж тодорхой хэмжээнд байсан байна. Тэгээд нөгөө дахиад буцаал нөгөө бөөс гэж ярьдаг шиг л нөгөө л авилгал шүү дээ. Ангаа ухааны хэлээр үл энэ ч өөрөө ойлголтоор бол хорт хавдар гэсэн үг байхгүй. Энэ хорт хавдраас л бид нэр салах хэрэгтэй байхгүй юу? Энэ хорт хавдартай байгаа цагт бол хүн эрүүл болж чадахгүйтэй адилхан энэ авилгал гэдэг юм байгаа цагт бол улс орон хөгжинэ гэсэн ойлголт огт байхгүй. Тэгээ энэ хоёр ном чи ээлжтэй төр барихаараа хамгийн түрүү авилгыг л багасгах нь одоо авилгын эсрэг тэмцэж чинь гээд бүх төрлийн албаа агчид нь компьютер дээр авилгын эсрэг нэгтгэдэг гэдэг уриал ооц наачаал ингээл тэмцээд л байгаа шүү дээ. Яаж тэмцэхийг таныхоор яаж авилгыг байхгүй болох вэ? Яг хоо мэдээч хэрэг сайн жишээ дэлхийд дээр зөндөө байна. Муу жишээ ч байна. Авилгалтай тэмцэх нэрийн доор авторитар дэглэмийг тогтоочж байгаа арга залууд энэ парламентаа устгаад энэ олон ургалч үзэл санаа бодол намуудаа устгаад ганц хүний эрх мэдлийг тогтоочж байгаа тийм муу жишээ зөндөө шүү дээ. Хойд солонгосоос ахуулаад эсвэл одоо тэр Туркменистан Бердэ Мухаммедов гэдэг нөхөр тийм ээ одоо 30 орчим жил засаглаж байгаа те 30 орчим жил засаглаж байгаа Белорусын Лукашенко гэдэг хүн байна. Тажикстаны тэр одоо Эмомали Рахмон гэдэг хүн байна тийм ээ. Бас л 30 жил засаглаж. Эдгээр чинь бол яг л анх гарч ирэхдээ би нэг л удаа сонгогдсон дахид сонгогдохгүй гэж л амлаж гарч ирдэг. Манай хойд урд хоёр хөрш ч гэсэн бас л үндсэн хуулиа өөрчлөө бүгдээр ингээд сунгацсан улсууд л байждаг. Тэглээгээ тэр улсууд авилгалгүй болцсон үгүй шүү дээ. Тэр авторитар дэглэм чинь тэр хүнийг тойрон хүрээсэн тэр хүний гэр бүл авилгалж байгаа байхгүй юу? Бусдууд нь зөвхөн авилгалын эрх мэдлийг улам их өөрийнхөө хүрээнд л авчирж байгаа. Тархмал байсан авилгалыг зөвхөн өөр дээр авчирж улам их томруулж эрх мэдэлтэй болж байгаа хэлбэр байхгүй. Манай улс бол одоо улс төрийн тогтолцооны хувьд бол мэдээж олд ургаж үзэлтэй, парламент засаглалтай, таны хүсэж байгаа тийм тогтолцоотой улс бол байгаа тийм ээ, таны одоо зүв гэж боддог. Ерөнхийлөгчийн институцийг ямар өнөөдрийнхоосоо ямар төвшөнд байх ёстой гэж боддог. Эсвэл яг энэ хിവэрээ эсвэл илүү эрх мэдлийг нь дээшлүүлэх, бууруулах ч гэдэг юм өсгөх ч гэдэг юм энэ дээр. Тэгээ ер нь бол ямар засаглалтай байх вэ гэдгийг бол бид нэр 1992 оны үндсэн хуулиар сонгогдсон тийм ээ. Ингээд хөндлөнгөөс харахад бол манай засаглал жоохон хоёртдсан засаглал гэдэг. Тэгэхээр ерөнхийлөгч нь тусдаа нэг засгийн газар, парламент нь дахиад тусдаа нэг засгийн газар байгуулад байгаа. Тэгэл үеийн үед хоорондоо зодтолж идэг тийм ээ. Тэгэхээр үеийн үед л яг ерөнхийлөгч засгийн газар хоёрын хооронд зөрчилдөөн үүсэж идэг. Багвын тугай гэдэг одоо ерөнхийлөгчээс ахуулаад өнөөдрийн ерөнхийлөгч хүртэл дандаа засгийн газар хооронд ерөнхийлөгчийн зөрчилдөөн үүсэж явж ирсэн. Гамбит нэвтрүүлгийг Live Stream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by People. За манай нэвтрүүлгийн дараагийн нэг хэсэг энэ хоёр хүний нэгийг нь сонгоно уу та? Яа наач та манай хоёр даргал байна да. Үе үеийнтэй 2x дарга байна. За ястай мэдгүй. За инх болдгоо сонгоё. Ямар үндслэл та ямар одоо шалтгаанаар сонгов? Яг хоо инх болд намын дарга инх болд гэж байх үед ерөнхий сайд инх болд гэж байх үед би тэр намд байсан. Тэр утгаараа арай илүү сайн мэддэг юм болов гэдэг утгаараа
Энэ хоёр хүний үйл ажиллагааг та ер нь ямар шүмжилтэй өнцгөөс яаж хартыг алдаа наана байсан гэж. Одоо алдаа нь бол ерөнхийдөө намын хаан тэр дээд одоо гол шийдвэр гаргадаг нөлөөллийнхаа хүмүүстэйгээ нийцэх гэж таалагдах гэж тэгж явж байгаа л аль аль нь алдсан бах гэж би боддог. Хувь хүмүүсийнх нь бас яг тэр ажлыг эрхэлж чадж байгаа юу? Одоо улс орны хэмжээнд тийм том өөрчлөлт реформыг хийх улс төрийн зориг зүрх байсан уу гэдэг дээр бол их дутагдaltaй баг. Та намаас Монгол Ардын намаас гардаг шалтгаан нэгэх болттой ямар нэгэн холбоо хамаарал байх уу? Тухайн хүн одоо үзэл бодол хуваарлалт янз бүрийн юм таалагдахгүйгаас болж таны шийдвэрт ямар нэгэн нөлөөлсөн юм байна. Тий. Надад хэтэрхий тийм нэг консерватив тийм нэг хуучинсаг арга барилтай болоо та гэж тухайн үед маань харагддаг байсан. Тэгэд би тэнтэс гарч. Жишээ нь тэр нь одоо яаж Тэг яг нөгөө л нэг том нам гэдэг чинь тэгэл нэг тийм нэг одоо ёс жаяг тэр одоо төвшнгүүтч гэдэг юм уу те тэгэл одоо ерөнхийдөө тийм нэг даргыг царайчилсан дарга шүтсэн ч байдаг юм уу тухайн тэгээ нэг юм нэг тиймэрхүү нэг арга барил тийм бүтэц зохион байгуулалт надад огт таалагддаг. Дараагаар нь тэр дарга нь унах юм уу сулрахад эргээд нөгөө талдаа очиод хаан өгсөн хаа мантугаа гэж дараагийнхыгаа шууд коммунист намын шинжил байгаад байсан. Тийм ер нь муухай шүү дээ. Ер нь тэр муухай ужигэрсэн 100 жилийн настай намын тэр нэг муу талууд нь айгүй их бас байдаг нам шүү дээ. Одоо мэдхээр намар баясгалан гэсэн гоо. 19 оны үед гэсэн үг. Намайг байх үед бол жоохон байсан тий. Яста намын бол доогуур альбан тушаалт байсан. Улс төрийн өнцгөөс нарах юм бол одоо ингээд унчлаа штэ тийм ээ. Ялагдчихлаа. Тэнгүүд нь та энийг яг юу гэж харж байна? За яста хэлэхэд маш хэцүү. Яагаад гэвэл энэ хүнийг одоо хэвлэл мэдээллээр хууль зүйн сайд нь ерөнхий сайд нь өнөөдрийн те зарлж байгаа шиг хэрэг толбогдсон хүнийг өнөөдөр ямарваа нэгэн хариуцлага шийтгэлгүй өнгөрөөвөл энэ намын энэ цаас цаашдаа хувь заяанд бол их сөргөөр нөлөөлөх баг. Нийгэм бол хүлээж авахгүй баг. Ийм хуйлдагч нарын одоо тэр хэрэг нөхөр байх юм бол тийм ээ. Тий, энийг мэдээж хэрэг хуулийн албан байгууллага тогтооно гэж ярьдаг тийм ээ. За энэ хүн дээр хариуцлага тооцлоо гэж бодоход энэ хүн бол өөрөө өнөөдрийн тооцож байгаа улсуудынхаа бас нэг л эдэнг эрэг шуурга. Энэтэй тооцож байгаа улсууд бол өөрөө өөртөө хариуцлага тооцож байгаа мэт өөрөө өөрийнхөө хөл рүүгээ гарлуугаа буудаж байгаа мэт ийм нэг л системийн улсууд шүү дээ. Нийгэм бол өнөөдөр бол төрийг бол булгаач, нөөцний улгаач, ийм тийм гэд ингээд ойлголттой байсан. Энэ дээр нь нөгөө эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл донд ч юм бол илүү их нарийн, нандин, хонжил доторхын садалж гаргаж тавьсан шүү дээ. Дэлгэрэнгүйгээр. Тэгэхээр нийгэм бол хүлээлттэй байна. Аль ч цаг үед ард түмэн талах горддоггүй. Талах хүсдэггүй, сус хүсдэг. Шудрагс хүсдэг. Тэгэхээр заавал тэрийг тайлахын тулд зөвс гарах хэрэгтэй байгаад байна гэсэн. Магадгүй. Яагаад гэвэл энэ аливаа юм чинь бас нэг цаг хугацаатай. Эхлэл төгсгөлтэй тийм ээ. Хязгаартай. Энэ хязгаар чинь бас одоо арай л давчаад ш нөгөө нэг аягах гэдэг юм чи дүүрээд халиад юм тийм ээ. Нэг талаасаа нөгөө талаасаа эн чинь бас том зургаараа харах юм бол нийгмийн бүгд бүтнийг мөчлөг дуусчаад штэ. Бидний чинь нийгмийн мөчлөг нь дуусчаад өөрчлөгдөхгүй байгаад штэ. Яг энэ мөчлөг дотроо заваарад байгаад штэ. Тэгэхээр нийгэм бол шин цаг үеийг хүсэж байгаа. Монгол Ардын намын одоо лидер бол очрол тийм ээ. Очрлын ер нь яг магадгүй дараагийн зорилгонд ерхий сайд болох. Тэгээ цаашаа байхгүй гэж байна. Яг лидерийн хувьд та яг яаж хөндлөнгөөс нь харахад одоо ингээд мэдээгээр өнгөрсөн өдрүүдэд гарч лээ хөдөө орон нутгаар яваад үнэхээр зөв юм ярьж байна. Гэхдээ
бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Дандаа зөв юм ярьдаг шүү дээ. Тий. Ер нь бүгд л айгүй зөв юм ярьдаг шүү дээ ярихаараа. Хүмүүст юу таалагдахыг мэддэг шүү дээ. А тий эдгээр чинь энэ тал дээр айгүй мундаг. Яг зөв юм ярьдаг. Тий. Амьдрал дээр хэрэгжилт нь яг эсэргээр байдаг. Намтай хоёр үрс. Насанд хүрэхчдийн нэвтрүүлэг байна да. Миний хувьд танах бол дандаа том улс төрчдгийг л надаар дүгнүүлэх гээд би одоо арай илүү хүрс сүх гэдэг үнийг таних юм уу да. Та түрүүн цааш ер нь бол таньдаг гэдгээл бариад байна уу те? Тий таньдаг арай илүү таньдаг гэдгээл барьж जैन. Тэрнээс биш одоо нэг сайн харьцаж байгаагүй таньж байгаа танихгүй үнэ бол одоо дүгнэ гэдэг хэцүү шүү дээ. Нэг нь 30 гэрүүл нөгөөх нь тэр 30 гэрүүлтэй би тэнцэнэ гэдэг ийм хоёр газ байна. За түрүү хэлсэн тийм ээ бүгд зөв гоё юм ярьдаг. Хэрэгждэг нь байдгүй. Тэгэхээр тэрийг бол надаар хэлүүлдэг бүгд л дүгнээд дүнгээ тавина штэ. Ярьсан амлалтууд хөрс сүхэнч байна уу, оюун эрдэнэч байна уу, бат тулганч байна уу, элбэгдөрчинч байна уу, алтуу хийгэнч байна уу, сайхан бэлгэнч байна уу тийм ээ. Бүгд л гоё юм яриад сүр мэдээлэлүүд хийдэг. Хэрэгжиж гин үү? Их мэдлэн тутсан уу? Байна уу? Гэл үзэх юм бол мэдхгүй одоо. За та яг наад шалгуураараа хөрс дээр ямар дүнтэй вэ? Би бол одоохондоо хөрсөхийн яг амлаж исэн юмнууд хэрэгжээг байгаа л гэж бодож байна. Улс удирдагч нар өөрчлөгдөх чухал уу? Эсвэл ард түмэн өөрчлөгдөх нь чухал уу? Аль нь вэ? Хамгийн чухал нь мэдээж ард түмэн. Сонгогч ард түмэн гэдэг чинь өөр аюул том хүч байхгүй юу? Дэлхийн альч улсын эрх мэдэлтэн засгийн газарч байна уу, төрийн тэргуунч байна уу бүгд ганц айдаг юм ард түмний өмнө сам. Ард түмний өмнө сам гэдэг нь өөрөө бухимдал, цөхрөл, итгэл барагдсны үндсэн дээрээс бий болдог. Эцсийн үр дүндээ төр засгийн эрх мэдэл барьж байгаа улсуудад ч маш халтай. Нийгмийн амьдралд ч өөрөө их халтай байдаг. Яг бол ард иргэд өөрөө бухимдсан ард иргэд өөрөө удирдлаггүй үр дагавар нь хортоогоор гарч ирдэг. Энэ дундаас овжин өөр залтай өөдгүү эрх баригч гарч ирэх эрсдлүүд айгүй өндөр байдаг. Нийгэм ч өөрөө цөхөрсөндөө юу ч хамаагүй сонгодог штэ дараа нь. За дамжаа сэдв рүү оръё. За миний сэдв Баян Монгол сэдв байна. Энэ сэдвийг яг аль утгаар нь ойлгож байна? Ер нь бол өөдрөх талаас нь ард иргэдэн чинэлэг хангалуун. Тэгээд эмх замбраатай, хөгжилтэй, хөгжлийн тодорхой дэлхийн одоо жишгт байдаг улс орнуудын хэмжээнд очсон. Тийм сайхан чинэлэг байх энд юуг л харж байна. Офшор данстай тэр улс төрчтэй харах юм бол Монгол бол үнэхээр баян байгаад идэх те. Мэдээж хэрэг маш буруу штэ. Энэ ч нөө бидний сонгосон хөгжлийн модель огт биш штэ. Бид нар чинь эрхтгш, урд чадвар, хурд, эрсдлих чадвар бүх юмороо өрсөлдөж ин чинь зах зээл дээр өрсөлдөж амьдрах юм зах зээлийн загварыг сонгосон баг штэ уг нь. Тэгээ бид нар тэрийг ийм улс төрийн клиентелист бодлогоор ингэж хэрэгжүүлж ингэж явуул энэ чинь мэдээж хэрэг шудраг бус. Одоо Эрдэнэс 5-7 гэдэг компани төрийн компани тийм ээ хамгийн том борлуулалт хийж байна өнөөдөр Монголд. Тэгэхэд Эрдэнэс 5-7 өнөөдөр сүүлийн 5 жил гэхэд сүүлийн 5 жилийн дотор гэхэд 8 их 80 төгрөг 8 гаруй их 80 төгрөгийн ийм зүгээр одоо хөрөнгө оруулалтууд хийсэн баг жишээ нь те таагүй төш гэдэг нэртэй асар их хутаатай зөндөө хүн ордож өгсөн те тэр холдинг компанид 2-300 тэрбум төгрөг өгдөг Эрдэнэс Монгол гэдэг. Тэгэхэд л өөрөө менежменттэй л компани шүү дээ. Тэгэхээр зөвхөн менежментийн компанид тийм гих мэтчлийн чинь нөө ууг нь бол иргэн бүр хувьцаа эзэмшигч шүү дээ. Гэтэл хувьцаа эзэмшигчдийнх нь ногдлоо ашигч байхгүй зөвхөн сонгуулийн өмнө нэг жоохон ногдлоо ашиг өгнө санал худалдаж авах зорилгоор. Бусад үед бол тэрийг ийм утгагүй асар их хөрөнгө оруулалт хийдэг. 8 гаруй их 80 төгрөг гэдэг чи одоо 2.5 тэрбум доллар шахуу мөнгө байхгүй юу? Асар том мөнгө шүү дээ. Хөгжлийн асар том юм. Гэтэл өнөөдөр тогон тасраад дулаан доголдоод нэг турбин нэг тоогоогоо тэр 40 жил 60 жил 70 жил болсон тоогоогоо цолж чадахгүй байгаад нь шүү дээ. Мөнгө байхгүй. Тэгсэн мөртлөөсөө Английн хөлбөмбөгийн багт хэдэн сая доллар өгдөг. Go Mongolia баян байга. Гадаадын инфлюенсерүүд хэдэн сая доллараар авчирдаг.
Гоё харагдах тал дээрээ Гоё харагдахтаа биш байхгүй юу да. Энэ дандаа хулгай явагдаад шүү дээ. Мөнгө угаалга явагдаад шүү дээ. Тэрийг зарцуулж байгаа жишээлбэл хүн өөрийнхөө хувийн компанидэр юм хизээж тэгж хийхгүй шүү дээ. Өөрийнхөө хувийн компани мөнгийг хизээж Өөрөөс нь гарч байгаа мөнгө биш учраас тийм ээ. Тэрнээс биш тийм тэнэг хүмүүс байна гэж байхгүй. Тэгтэл одоо Physical Asia гэдэг саяхан болж байгаа нэвтрүүлэг болж байхад төрөөс 1 центний дэмжлэг тусалцаагүйгээр Монгол улсыг яаж сурталчилж байна. Энэ үрлэгэн мунхаг өндөр зардалтай болох юм дотор ч асар их том хулгай нуугдаж байгаа. Би Уругвай гэж улсын одоо ерөнхий консул гэдэг статустай байдаг. Уругвай гэж улсын ерөнхийлөгч намайг томилсон. өргөмжид консул лөө. Тэгээ өргөмжид консул гэж байгаа би сая өнгөрсөн жил ерөнхий консул гэдэг одоо дэшег нэг юугаар ахисан. Энэ бол Монгол улсаас томилогддог албан тушаал биш. Би Уругвай улсын ерөнхийлөгчөөс томилогдсон. Тэр улс гэхэд Монголоос 10 дахин жижигхэн газар нутагтай. 150 мянган метр квадрат. Бас яг хоёр том хөрштэй Бразил, Аргентин гэдэг. Тэр хоёр нь хоёулаа бас авилгалчсан хоёр том зах зээл. Яг манайхтай адилхан хамт. Үндсэн хуулиндаа уул уурхайг бүр хориглоцсон. Огт байдгүй. Үндсэн хуулинд уул уурхай огт ашигладгүй. Тэгсэн мөртлөөсөө дотоодын нийт бүтээгдэхүүн манайхаас 5 дахин том. 100 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. Нэг хүнд оногт нь 30 гаруй мянган доллар буюу баруун Европын хэмжээнд улс орнууд. Тэр улсын гол чин зүйл нь юу вэ гэхээр тэр улс дэлхийн топ авилгалгүй 10 улсын тоонд ордог. Тэнд сайд дарга нар нь зүгээр автобуснаас буугаад гүүгээд ажилдаа явдаг. Автобус нийтийн тээвэрт чиглэж ард түмэнтэйгээ суугаад манайхаар бол тэр баян ушуу тэр нэгдүгээр ороолын эцэст 1-2 өрөө байранд очиод унтдаг байхгүй юу? Манай улс төрчид эдийн засаг нь тэр улсаас 5 дахин жижигхэн байжээж дээр нь шүү маш их уул уурхайтай байжээж манай улс төрчид хаана амьдардаг? Бизнесмэнүүдээс том амьдардаг шүү дээ. Баян чинэлэг тийм ээ. Тэгээд нийтийн мөнгөөр асар өндөр үнэтэй импортын хамгийн өндөр бензин иддэг хамгийн өндөр үнэтэй Lexus, Toyota жипнууд ундаг үстэй 300 Lexus. Тэгээ гадаад руу бизнес классаар нисдэг. Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гээд. Тэглгүй Хосе Мухико гээд уржин нас орцсон л да өрхөө. Тэр хүн бол дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчээр тодорж исэн. Тэгээд тэр хүн бол одоо зүгээр ингээд өөртөө оногдсон ерөнхийлөгчийн төсвөө бүгдийг улсын эмнэлгээ нислэгт хэрэгтэй болгох, улсын эмнэлгээ шинэ сүүлийн үеийн тоноглолтой лабораторитой болох ийм юмнууд руу зарцуулаад өөрөө болохоор нэг тохоо нурагдсан ноосон цамцтай нэг тайрсан винтовтай ийм нэг хамгаалагчтайгаа цуг хотын захад нэг банзан байшинд амьдардаг нэг астгүй Volkswagen гэдэг нэг 60-аад оны машинтай тэгээ зам дээр гар өргөж байгаа замын машин дагдаад ажилдаа очичдөг юм биш. Ерөнхийлөгч нь. Авсан салингийнхаа авж байгаа салингийнхаа 70-80% нь нөгөө хавдартай өнчи өрөөсөн хүүхдүүдийн сан танд болчдөг. Тийм өөр тогтолцоонд байна уу? Эсвэл тэр улс төрчдөө байна уу? Хүний сэтгэлгээ, хүний сэтгэлгээ, хүний ухамсар дэлхийг чинь хувь хүмүүс л өөрчилдөг шүү дээ. Дэлхийн түүхийг та нар мэднэ шүү дээ. Монголын улс төр ч гэсэн хувь хүн асар том зөв ухамсар хүмүүжлтэй хувь хүн гарч ирээд энэ улс орныг оронгоор нь эргүүлж болно шүү дээ. За би дараагийн сэдвээ. Тэгээ хулгайгүй болохоро ингэж хөгжиж болдог байхгүй юу? За хобби гэдэг нэртэй сэдв байна миний сэдв. Улс төр бол анх таны зорилго байсан бол одоо хобби болцсон юм болов уу гэж харж байгаа байхгүй юу? Одоо танд амар тэгэж нөгөө өвнөх шиг магадгүй 20 жилийн өвнөх шиг халуун ширмэн дээр гараа тавьж тийм эрсдлээс айхгүй тэгэж улс төр тэгж хандж ийсэн бол одоо өнөөдөр магадгүй нам байгуулах байдаг юм уу? Эсвэл буцаад нэг намд орох байдаг юм уу? Тэгээ дараагийн 2 сонгуульд ямар дүрээр улс төр үйл явдал орох гэж байгаа? Би иргэдийг аль болохоор холигтуулахгүй зөв сонголт хийгээсэ гэдэг өнцгөөс л дараагийн улс төрд одоо чиглүүлэгч нь байх л тийм сонирхолтой. Одоо бидний байгаа нөхцөл байдал ер нь бол сонголтыг санал болгоод идэх түрүүн таны 2 зэрэг харуулад нэгийг сонгож байгаа шиг. Энэ их харамсалтай. Энэ нөхцөлд бид нар бас дараагийнхаа альтернативыг хайх ёстой, боломжгүй зүйл гэж байхгүй. Бид нар энэ дээр бойкотлох ёстой шүү дээ. Бид нар сонголтгүй сонгуул гарч ирэх юм бол энэ дээр эсэргүүцдэг байх ёстой шүү дээ. Та нар санаж байгаа бол 2021 оны сонгуулиар бол би бол
цагаан хуцсыг дэмжсэн. Би энийгээ ил тод фейсбүүкээр зарлаж ирсэн. Тэгэхэд 1-р байранд маань орсон тийм ээ. 2-р байранд Инх бат гэж хүн орсон. 3-р байранд цагаан хуцс орсон. 4-р байранд Эрдэнэ гэж хүн орж исэн. Та нар санаж байгаа бол одоо баг тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүст таны улс төрийн дараагийн нүүдэл сонирхолтой байгаа байхгүй юу? Сая 24 оны сонгуулиар харж яхад бол мань бол одоо бас л яг хуучин фейсээр давхиад орсон бол баг ялагдан да. Таамаглалын хувьд. Тэгэл эднэр л тэр том консерватив хуучны нам байжж стандарт бус шийдвэр гаргаад цоошин гаднаас залуучуудаар нүрээ хийж ягаад орж ирсэн тийм биз? Гоё харагдаж тий. Гоё харагдаж тийм ээ. Тий. Нэг талдаа бол тэр чин оруулж ирж байгаа хүнд өөрийн дэмжих конопнууд. Нөгөө талдаа нийгэмд гоё харагдаж байгаа салбарын дэвшилт Шинжлэгдэж байгаа гэж байгаа. нөгөө талдаа нийгэм шүмжлээд сэтгүүлчид та нар шиг улс суучийн ингээд баалаад бууд ихээр огт мэдхгүй дандаа гадаадд сургууль төгсөө дөнгөж сая ороод ирсэн улсуудыг та нар яг алийг буутах уу? Ийм хүмүүс асар ихээр орж ирд. Энэ ч бас нийгэм талдаа бол бас сайн зүйл шүү дээ. Нийгмийн шахалтын үр дүн гарч ирж шүү дээ. Нийгмийн шахалтыг мэдэрч маневр хийж тэгэхээр энэ улс төрч гэсэн их барьж байгаа шийдвэр гаргагч нар бол дараагийн сонгуул дээр бодно шүү дээ. Хэнийг дэвшүүлэх вэ? Тэгэхгүй бол энэ маань ингэж болохгүй юм байна шүү. Гэ тийм ээ. Тэрнээс одоо ингээл нэг сонголтгүй сонгуульчтэй одоо яа их өвдөгээл та хоёр нэг юм нэг хоёр зураг тулах тавьчаал надаар сонгуулах гэдэг шиг юм бол Сонгуульч яг л ингэж болдог байхгүй юу? харин тий. Тий. Сонгохын аргагүй нөхцлүүд ингээл тавьчихдаг биднэрт. Тэгээд одоо намаасаа гарлаа штэ. Өөрийнхөө замлыг сонгоод явлаа. Өнөөдрийг хүртэл одоо дандаа фейлдлээ, бүтлгүүтлээ. Одоо ингээд ерөөсөө улс төрийн хувьд ерөөсөө амжилтанд хүрсэнгүй штэ. Тэгвэл магадгүй өнөөдөр яг тухайн үеийн гамболч шиг яг тэр дараагийн гамболдод үг хэлээчих бол та юу хэлв? Ганцаард тий шүү, дэмий шүү, зүгээр намдаа байжсэн дээрээ гэл. Үгүй би тэгжлэхгүй. Би тэрийг үзэл санаа зарчмынхаа төлөө ганцаардсан ч бай, унсан ч бай зөв юмны төлөө яваарай л гэж. Та бол одоо нэлээд амжилтанд хүрсэн, бизнесээ эхлүүлсэн, улс төр тодорхой хэмжээгээ явж байгаа үед өдий хүртэл намайг бацаан гэж харах юм хандлага байгаад байна. Бацаа нартай хөтлөж Чи бацаан нартай хөтлөж ийн гэдэг Бараг ингээд ишлэл шахуу гэдэг шүү дээ. Яг тэр үед хүнд яг юу бодогддгийг. Жишээ нь хадрах сэтгэл төрдөг юм уу? Одоо өөрийгөө батлахыг хүсдэг юм уу? Яг яадаг юм бол Би одоо мэдэхгүй. Би залуу сэтгэлгээтэй юм болов. Нэг талдаа нөгөө талдаа танаа нэвтрүүлэг хүртэл надад бол насан туршидтын нэвтрүүлэг санагдчих. Би насан туршаагүй юм шиг насан туршидтын юмд орж байгаа шиг санагдчих. Тухайн үед ахтай тэгэл нөгөө хитрхи өөрийнхөө саналаар өөрийнхөө хчлөөгөөр явцсан ч юм уу. Тийм хүмүүс чинь тэр нөгөө төр засаг жаяг дэц дарга гэдэр гэсэн тэр юмыг үл үдэн зөвшөөрдгүүдэл тэгж яаж явах л та. За миний төгсгөлийн сэдэв. Жинзэ гэдэг сэдэв. За жинзэ үеийнхний тухай таны сэтгэлийг сонсох гэсэн. Жинзэгийнхэнтэй ажиллаж байна уу? Ер нь бол залуу хүн гэдгийн онцлог бол дэвшилт үзэлтэй байдаг бах. Хүний бие даасан байдал хариуцлагатай байхад нар гэсэн дандаа нэг юм жоохон амбицлог шин чанарууд шүү дээ. Ер нь бол тэрнээс биш жинзэ гэхээр шаардлага тавихаар шууд буруу хараад ажиллаа хийе явчихдаг гэдэг ийм тэнэг юм ярьдаг тэр тодорхойлтол биш шүү дээ. Манай дээд үеийнх нь манай үеийнх нь одоо тэр жинзигийнхний дээд үеийнх нь энэ дараагийн үеийнхнийг асар хэвддэг. Одоо асар их тийм сүнх баригч гэж нэр томьёо 7 огчд нар гэдэг ийм нэр томьёогоор залуучуудыг хүмүүжүүлэх гэж оролддог. Тэр мундаг инфлюенсер дуучид муучдыг улс төрийн сурталчилгаан мөрчлөгөөнд ашигладаг. Худлаа унан сул хэрэгэн тэмдэг медалаар энэ хүмүүсийг ингэж тархитлагыг эргүүлдэг. Тэгээд харамсалтай нь тэр дэвшилт үзэлтэй байх ёстой шинэ үе. Цоошин цаг үеийг илэрхийлж байгаа, цоошин цаг үеийг төлөөлж гарч ирж байгаа цоошин үе шүү дээ. Тэр үед маань юм хуучин сэтгэлгээтэй аягүй их байдаг. Би тэрэнд их харамсдаг. Бүр надаас 7 дор хуучин сэтгэлгээтэй байдагт нь харамсдаг. Гавьяат Тамирчин гэлэг. Хөдөлмөрийн баатар. Социализмын үед миний өвөө тээврийн жолооч хөдөлмөрийн баатар
3 Сүхбаатар одоо Хөдөлмөрийн Баатар авчихсан. Окей, тэр цаг үеийн тийм байхгүй. Тэр систем нь тийм байсан байхгүй. Нийгмийн тогтолцоо тийм байсан. Тэрнээс өмнө утгаж инс өгдөг байсан. Бас тэрний өмнө утгаж инс өгдөг байсан. Одоо тэрийг авдаг залуучууд гэдэг шараа байхгүй. Та нар бодоод ямар логик вэ боддоо. Бизнесмен хүн өөрийнхөө төлөө, өөрийнхөө мөнгө бизнесээ өсгөж арвижуулахын төлөө ажиллаад Хөдөлмөрийн Баатар болж байгаа. Логик байна уу? Эдийн засгийнхаа хөгжил. Нийгмийнхаа хөгжлөөр бид нар ямар байранд аваад дэлхий дээр хөгжилтэй улсад орох. Тэгэхэд ямар их гавьяад эдийн засгч нарт шудраг ёс нь алдагдсан авилгалаараа дэлхий дээр тэргүүлжиж ямар их гавьяад хуульчтай. Логикгүй байгаа даа. Манай энэ шинэ үеийн жинзинер ичгүй ийм социализм үеийн одон медаль 8-аар туртай. Соёлын тэргүүний ажилтнал гэн гавьяат гэн ямар юу л энэ чинь социализмын үеийн шалт өөр цаг үеийн ойлголт шүү дээ. Мангар хуучинсаг байна, амар хуучинсаг байна. Айгүй хуучинсаг байна. Та бүхэн шинэ үеийн залуучуудаас өөр юм хүлээж байгаа. Тэглгүй яах юм бэ? Дэвшилт үзэл гэдэг чинь шал өөр юм байхгүй юу? Дэвшилт үзэл гэдэг чинь өөрөө цаг үеэс төрүүлж хөгжиж цаг үеийнхаа өлөө манлайлагч нь болохыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр зүгээр би Gen-Z би супер гэж тийм ойлголт байхгүй л та. Гамбит нэвтрүүлгийг Live Stream Mongolia үзүүлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эхлэл Group Powered by People. За, манай нэвтрүүлгийн төгсгөл хэсэг. Ингээ бүх сэдвээ хаалаа. Эхний асуултаа. Та энэ 4 сонголтоос нэгийг нь сонгоно. Та энэ дотроос дайсныг заана. Сэргээ Бавшог, Дорлогж ав, Голомтын Баясгалан, Халтмаагийн Баттулга. За аль нь ч биш дээ. Надаа энэ хүмүүс дайсан биш. Тухайн цаг үедээ л дайсагнажсэн. Тухайн цаг үедээ үзэл бодол байр суурийн өөр өнцгүүд байсан. Тэгээд үргэлжил бид нөр өөр хүнээрээ л байна. Хинтээ хамгийн том зөрчилдөж байсан. Мэдхгүй одоо аль-альнтай л тэгэл би ч бас тэгэл залуу халуунч байж тэгэл аль-альнтай л их мэдлэлтэй багт нь тэгэл зөрчилдөж байсан да. Хамгийн том зөрчилдөж байсан магадгүй хөндлөнгөө царахад Дорлогж байсан болов уу гэж бододгийг. Бас янз доо харьцангууд бүтэнтэй л зөрчилдсөн шүү дээ. Тэгтээ нэгийг сонгон та хинтээ хамгийн их хагаралт. Хамгийн гэдэг дээрээ зөвлөрөөл тий. Хамгийн их Монголоос баяжаад гарсан харийн хүн гэдэг утгаараа Power-Shock гэдэг болоод. Дараагийн асуулт. Та хинтээ нь илүү ойр дотн харилцаатай вэ? Зандан шатар, Үрэлсүх, Доржиханд, Ганбаатар. За дөрвөн дайсан асуусан бол одоо амт нөхөр асууж байна. Өөрхий Зандан шатартай гимгүүдээ одоо уулздаггүй ч гэсэн нэг тийм нэг гайгүй гимгүү битэрийн дунд ч одоо янз бүрийн улс төр хамтарсан юу ч байхгүй болохоор тэгээд сая тэр намрын халуу улс төр халж байх үед найз чинь одоо тэр танаа дүүнер чи ингээд тагаралдаад байна штэ. Тэнгүүд нь найзыгаа өмөрөө аль салд ороогүй. Аль нэг салд ороогүй. Найзыгаа өмөрөх төвсөдөл төрөөгүй юу? Байгаагүй. Наад чинь тэгсэндээ өгөө арталт нь ерөнхийлөгч байна. Таны өмөрийн дарга шаардлага байхгүй. Одоо нөгөө юу хийх газар юу хэрэггүй гэдэг үлээ тэр шиг одоо тэрэнд бол би өстэй жинхэнэ хэлв шүү дээ. Таны үнэлэмжээр хэн хамгийн сайн ерөнхий сайд байсан бэ? Санжийн Баяр, Сүхбаатарын Батболд, Норвын Алтай хуйг, Лувсан Намсран Оюун. За яг эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байсан үеэр нь бодох юм бол Сүх Батболд. Оюутлогын гэрээ хийгээд оюутлогоо уул уурхаан яг цикл таарад тэгж их өссөн. Алтан уяггойг бас яг зэмлэх юм биш. Эн чи яг уул уурхаан циклийн үний яг уналтан дээр маний ерөнхий сайд болоод ирсэн. Тэгэхээр бас алтан уяггой бол бас их юм хийсэн шүү. Халуун жиргэн дээр суусан л болохоос ш. Бас гарцаа байхгүй их юм бүтээсэн. Тий. Бүгдөөнд нь бол над бол нийцдгүүд дутагдлууд байна. Оюун эрдэнэ үед хинж сонгогч нарын нийгмийн хүлээлтийг хангаж чадаагүй. Яг оюун эрдэнэ түрүүн би хэлсэн яг шин огт цоошин шин парламентыг хүчтэй болгож ийн гэж тийм ээ нэрэнд ор 126 олгоод цоошин хүмүүсийг мэргэжлийн кадрууд гэсэн бас нэг жоохон салхи оруулалтаа оюун эрдэнэ нэг давуу тал нь. Дээр нь яг оюутлогын нэг 2.4 тэрбумыг бас нэг канселт чадлаа да. Тод харагдах юм нь ердөө тэр л байх шиг байна даа.
Одоо тэрнээс дөрүүлэнгийн би одоо шүүмжилж дөрүүлээл надад таалагддаг. Хин төрөөс төрсөн тэр бомтон биш вэ? Чойж сүрэн, дэлгэр сайхан, сүү батвалд, цагаан. За би эднэр дундаас бизнесийн хувьд арай сайн мэдэх, дээр үеэс бага сайн мэдэх нь дэлгэр сайхан. Дэлгэр сайхан. Тэ дэлгэр сайхан 90 оноос л 8 ээжсэн. Хаягдл төмөр гаргадаг байсан инж мэднэ. Махны бизнес хийдэг байсан инж мэднэ. Манай Монголын хамгийн том мах бэлтгэгч байсан. Дараа нь уул уурхаалаа орсон. Одоо сайд мэдгийг хийж. Тэгэхээр та мэдхийгээ сайн мэдхээр нь сонгож явна гэсэн үг тийм ээ. Төрөөгүй дэлгэр сайхан угаасаа мөнгөтэй байсан. Тийм. Өөрөө аль хэзээний мөнгөтэй байсан. Зүгээр тэр мөнгөнийхэн сайн муу тэр мөрийн нүрийг өгнж. За танд эрхэн байвал хэнийг нь баривчилж авчрах вэ? Сайхан бэлэг, мөнх бот, элбэгд орж, эрдэнэлэг. Надаа эрхэн байсан чи би баривчилж авчрахгүй. Яа. Тэгэл тэр явдаг журмаараа л явах байлгүй. Тэгээд ер нь энэ дөрвийг авчрах ёстой гэж боддгоо баривчилж. Хүсвэл баривчлаад авчрна шүү дээ. Өнөөдөр эрх мэдэлтэй байгаа улсууд. Тэгээ танд ирэх нь байвал яах вэ? Бас адилхан хүсгүй эсвэл ингээл хараал байж явах юм эсвэл улс төрийн ямар нэгэн тохироогоо хүлээгээл. Би яг баривчлаад авчирдаг надад эрх нь байсан бол би дөрүүлэнгийн аваад ирнэ. Авчруул авчирна, хүсвэл авчирна гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хүсэхгүй байгаа гэсэн үг. Яг авчрах зорилгоо бол болохгүй байгаа гэсэн үг, тийм ээ. Тэ зорилгоо болохгүй л шүү дээ, тийм ээ. Хоорондоо тохироо байдаг юм уу? Нөхцөл байдаг юм уу? Улс төрийн нарийн ширийн болцол байдаг юм уу? Тэрийг үл мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан хүссэн хүмүүсээ барайл аваад ирдэг үсттэй. Бөмбөрцөг бөөрөнкөө одоо бол хаана барина шүү дээ. Одоо тэгж нуугдаг тэр одоо хар гариглуу нисэж байгаа биш. Ялангуяа энэ чи энгийн иргэд биш шүү дээ. Дээрээс нь дэлхий чи одоо ийм амар глобалчлагдсан хоорондоо эрх зүйн харилцаа, тусламж одоо янз бүрийн конвенц пактуудад манайхан чи ирсэн. Түрүү нэг ярьсан шүү дээ. Гурлаа тийм ээ. Хэрэг хизээ хэрэгтэй үедээ хэрэг болох байл гэдэг яг ийм зарчмаар манай Монголын төр яваад шүү дээ. Энэ хүмүүс хэрэг шаардлагатай бол хэрэг болдог. Шаардлагагүй бол хэрэг болохгүй. За дараагийн асуулт. Таны хамгийн том бооцоо аль нь вэ? Алтан орнод Монгол, улс төрд орсон шийдвэр, Монгол Ардын намаас гарсан шийдвэр, бүлэглэлийн эсрэг тэмцэл. Энэ бүх үйл хэрэгүүд дээр том эрсдэл юу өдөөс бооцоо тавьж хөдөлж байгаа шүү дээ. Тэр бүлэглэлийн эсрэг тэмцэл бах та. Энэ бооцоогоо алдсан уу, авсан уу? Аваачгүй, алдаачгүй. Харамсах юм байхгүй. Харамсах юм байхгүй. Итгэл найдвар хамгийн сүүлд өгдөг гэсэн шүү дээ. Одоо энэ тэмцэлтээ үргэлжилж байгаа юу? Яах өөрийнхөө дотор бол тэгэл нэг мө итгэл найдвар маань байж л байгаа шүү дээ. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн дарга байхад тань Жастин Батхууг дэмжиж тушаасан баригл хоолойтой хүн хин бэ? Нямдорж, хурц, баяр энд нэр нь байхгүй. Баяргаа л байжс тэр үед. Баяргаач ерөнхий сайд байсан. Батхуутай их холбоотой байсан шүү дээ. Бүгдээрээ мэдэн шүү дээ. Мэдэн тий. Гэтэ та тухайн үед бол нэрийг хэлэхгүйгээр баригл хоолойтой хүн руу гэж ярьсан. Тэр үед цаг нь биш байсан. Угаасаа бүхэн ойлгосон бах уу. Хамгийн худлааг нь сонго. Монгол ялна, баялагтай эзэн Монгол, ад саргалтай Улаанбаатар, авилгагүй төр. Энэ одоо дөрүүлээ худлаа юм. Ядж хахад. Тийм болохоор хамгийн худлааг нь сонгож байгаа. Хамгийн худлаа нь болохоор авилгагүй төрөл бах та. Таны түрүүний хэлдгэр нөгөө итгэл найдвар хамгийн сүлд бүхнийг найдвар ерөөс алах уу? Жохон ч гэсэн одоогийн байдлаар те. Яг одоогийн байдлаар. Тэрнээс биш Монгол ялна гэдэг нь өөр айгүй том блаф байсан шүү дээ. Хамгийн том зөв хошгоруулалт. Айгүй том логикгүй өөрөө. Монгол ялна гэж бид нэр одоо Монгол яг юуны эсрэг тэмцэж бид нэр яг Палестин, Израилийн зөрчилд байсан улс биш. Иракийн Курдийн нөхцөл байдалд байсан тийм нэг улс биш, тийм ээ. Бид нэр яг гадаад хүчин зүйлтэй энтэйч байлдаж байгаагүй, энтэйч зөрчилдөж байгаагүй тэр үед. Монгол ялна гэдэг бол айгүй тийм. Айгүй нийгмийг, иргэдийг хуурсан айгүй муухай өөрөө.
Монгол ялна гэдэг. Айгүй оркорэ. Сэтгэл зүйдээр тоглосон хүмүүсийг муухай уурж байгаа байхгүй. Монгол ялна. Аз жаргалтай Улаанбаатар яагаад тодлаагаад байна? Аз жаргалтай бол ер нь бол хараа баялагтай эзэн Монголч гэдэг юм уу? Аз жаргалтай Улаанбаатар, авилгагүй төр гэдэг гуруула хэрэгжиж болох зүйлүүд л дээ. Тийм хэмжээний төсөв мөнгөөрч тоглолцсон. Аз жаргалтай Улаанбаатар гэдэг чинь өөрөө их жижигхэн зүйлштэй уг нь бол 5 толгой түлшийн утаагүй нүүрсэнд гэхэд л баг 2 их 80 төгрөг зарцуулж байгаа юм те. Дээрээс нь 100 муух гэл хэдэн 100 тэрбум маран зарцуулаа хийчихэж байгаа юм те. Тэгэл тэр мөнгөөр үндсэндээ Улаанбаатарын бүх гэр хорооллыг байхгүй болгож байгаа. Тэгдлийн чи өөрөө утаагүй болчихно. Аз жаргалтай Улаанбаатар мөн утаагүй юм чи. Нэг талтай. Нөгөө талтай бас нэг жоохон зөв менежмент тэгээ Улаанбаатар хотоо жоохон пилээд өөр бүс мөс татваргүй тааламжтай бүс мөс байгуулад энэ машин нягтралыг саарамжуулаад төвжирлгүй болох. Энэс одоо аз жаргалтай Улаанбаатар гэж учир зүггүй үнэгүй будаатай хуураг тарааж марааж үнэгүй идэхийг хэлээд байгаа юм биш шүү дээ уг нь бол. Таны хамгийн том алдаа хаана байсан бэ? Улс төрд, бизнест, хувийн амьдралд тийм том алдаа гаргаагүй гэсэн дөрвөн хувилбар. Том алдаа гаргаагүй дээ хөөдөр хүндээ. За би тодруулаад асуучих. 24 оны сонгуульд нэр дэвшээгүй шүү дээ та. Энэ нэр дэвшгүй жолоогоо татах шалтгаан хувийн амьдралын асуудал байсан уу? Гүг. Тэр нэг шалахгүй шүү дээ. Хүмүүсийн одоо юун дээр стресс сонголтон дээр. Харьцангуй бас нэг жоохон олонний танил болохоор л тэр чинь явчихж байгаа нэг талтай. Нөгөө талтай би чинь маш их хүмүүсийн эсрэг шүүмжлэлтэй байсан юм чинь. Нийгмийн платформ ч өөрөө салтан дээр 92-ийн эмэгтэй талд нь л орно шүү дээ. Би чинь арай хүчтэй эрхтэй хүн л байдаг шүү дээ. Тэгэхээр би чинь жоохон тийм нэг хүчтэй доминант хүчрхийлэгч өнцгөөс харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь миний эсрэг жоохон давлгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр манын хэвлэл мэдээл миний эсрэг явна. Тэр нь миний шүмжилдэг байсан тэр одоо Бат тулгын талынхан ч байдаг юм уу? Женко тэр одоо Моя таланч байна уу? Тэр одоо эрх мэдлэлтнүүдийн бүх тэр social PR media тэр одоо юунууд бүгд л миний эсрэг явна. Яг энэ тэр урсгал сурж яваагүй байсан бол зүгээр энгийн гамбалд байсан бол өнөөдөр тоохгүй шүү дээ. Зүгээр нэг хинж мэдгүй нэг дугаар хорооны иргэн нэг юм уу жижигхэн бизнес эрхэлдэг байсан бол юу гээд л намайг тэгж тоож social дээр. За дараагийн асуулт. Танд эдлэг намуудаас ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх санал ирвэл аль намынхын саналыг хүлээж авах вэ? Хүн нам, үндэсний эвсэл, иргэний зэрэг нөгөө нам, аль ч намаас санал ирсэн хүлээж авахгүй. Аль ч намаас санал ирсэн хүлээж авахгүй. Бас би бол бас тийм юу байхгүй шүү дээ. Солио орл шунал гэдэг юм. За тэгээд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Насан туршидтын нэвтрүүлэгт оруулсанд